За яад гэхээр нэг нэгээр хөдлөх юм шиг байна. За яад гэхээр урагшаага 2 эсвэл 3-аар үсэрч болно туулаа. Эсвэл буцаж нэгээр үсэрч болно. За 2-оор үсэрнэ гэдэг бол энэ 3-аар үсэрнэ гэдэг нь буцаж нэг үсрэхийг ингэж хэлж байна. За тэгвэл 2 гэдэг энэ үснэгт өгсөн байна тийм ээ. 2 номерын үснэгтнүүднээс эхлээд туулаа 8 номерын нүдэнд очих юм байна. Гэхдээ 5-аас илгаагүй 5-аас 5 тэнцүү буюу түүнээс 100 удаагийн үйлдэлээр очих юм байна. Хамгийн ихдээ л 5 удаагийн нүүдэл хийнэ гэсэн үг санаа нь бол. За 2-оор нүгээд 3-аар нүүдэх ч юм уу юм байраа сулхуудыг бид нар ялгаатай гэж үзэх юм байна. Одоо нэгсэндээ 2-оор 2 нүх, 3-аар 1 нүх ингээд дотроо байр эхлээ 3 нүч дараа нь 2-оор 2 нүхч энийг ялгаатайгаар тооцох юм байна. За тэгвэл хичнээн янзаар очих вэ? 2-оос 8 номерын нүдэнд хэдийн янзаар очиж болох вэ гэдэг асуултанд очиж байна л да. За нэг юм ярил л да. Ер нь зүгээр тохиолдол шалгаад дуусгах чи нэг нүүдлэр очих боломжтой юу? Нэг нүүдлэр нэг үйлдэлээр боломжгүй. Нэгсэндээ би надад 6 нүд явж очих хэрэгтэй учраас 6 удаагийн зам байгаа шүү дээ. Энэ бол боломжгүй. 2 үйлдэлээр хамгийн ихдээ 3-аар 2 удаа явах зүгээр аргагүй ганц боломжтой. Нэг ширхэг. 3 үйлдэлээр 2-оор ингэж явна. Эсвэл за яг тэр 4 үйлдэл 3-аар тэгэхээр бас ганц ширхэг боломжтой. Өөр 3 удааг үйлдэл ямарч 3-аар би магадгүй 2 явчихаар 8 болоод буцаага 1-ийг хасахад 7 болоо гэтэл 6 болох хэрэгтэй байтал зөрчөөд байна тийм ээ. За 4 үйлдэл 5 үйлдэлийн тоолол бодлого дуусгах нь шүү дээ одоо. Эхний 3 нь бол маш амархан ингээл болчих юм байна. 4 үйлдэлээр очихын тулд яах вэ? За би ингээ урагшаага x удаа 2-оор x удаа үсрээд 3-аар y удаа үсрээд z-тэр 1 удаа z-тэр буцаад 6 болох хэвээр. Гэтэл миний үйлдэлийн тоо маань одоо хэд юм гэхээр 4. За би хооронд нэмчих юм бол нөгөө z нь устгах гэдэг байхгүй миний санаа 3x тэр нэмдэг нь 4y нь 10. Энийн шийдийн тоо хэд юм? X нь за энэ тэгштэй ч x тэгш ухаас аргагүй шууд x 0 үед боломжгүй 2 үед y нь 1 x нь 4 бахаар хитэр чинь ингээ ганц сонголттой болчихно. Тэгэхээр нэгсэнтэй 2-оор 2 удаа нүгээд 3-аар 1 удаа нүгээд тэгэхээр 7 болно шүү дээ. Тэгэхээр z нь 1 болчихно гэсэн үг байхгүй эндээс. Нөгөө нийлбэр нь 4 багс нэмж z 1 болчихно. За ийм боломж хэдийн гэдэг одоо бид нар тоолно гэсэн. 2-оор 2 удаа 3-аар 1 удаа хасах 1-ээр 1 удаа. Энэ 4 үйлдэл. Тэгэхээр энэ 4-ийг хэдийн зар сэлэх вэ? Нөгөө байрын сэлгчж болно шууд. Тэгэхээр энэ чинь 4-ийн факториалыг хуваах нь 2-ийн факториалаас сэлгээд 12 боломж байна гэсэн үг. Би нэгсэндээ 2a үсэгтэй нэг b нэг ийм үгийг хэдийн зар унших вэ гэдэг чинь шүү дээ. Тэрнтэй л ижлэхэн тооцоолчих байна гэсэн үг байхгүй. Би эхлээд нэг буцчих болох байхгүй. Надын ард нүд байгаа учраас би нэг буцчаад 2 2 3 гэдэг ч юм ийм нүдлүүд хийж болох учраас би энэ хасах нэгийг шууд дураараас сэлгэжлээ. За одоо тэгвэл 5 үйлдэлийг бодвол дуслаа шүү дээ. 5 үйлдэл дээр яах гэхээр мөн ялгаагүй л бодчих. Энэ нь 6 гарах хэвээр x тэр нэмэх нь y-ийг нэмэх нь z нь 5 гарах хэвээр энэ чинь үйлдэлийн тоо учраас. Ялгаахгүй хооронд нэмчих юм бол 3x тэр нэмдэг нь 4y нь 11 болно. X y маань бүхэл тоо учраас энийг бүгдээс шалгаж чадаад байгаа. Энд нэг юм энэ тэр y дээр нь ажиллаж байна. Энэ чинь сондгоотой гарах юм биш тийм ээ. Тэгэхээр энэ тэгш юм чинь энэ x сондгоо авахгүй л хүмүүс. Тэгэхээр x-ийн 101 үед y нь 2. Дахиад x-ийн 103 үеийг боломжгүй тийм ээ. X-ийн 103 бахаар 9 болчихно. Y нь 0 бахаар багтчихно. 1 болохоор хэтэрчин. За тэгэхээр надад ийм сонголт дараах нь утсынх нь хариу үйлдэл гэсэн үг шүү дээ. Ямар юм гэхээр эндээс z-ийн хэдий болчих. Z нь 1 2 z нь 2 гэсэн үг шүү дээ тийм ээ. 2-оор 1 удаа 3-аар 2 удаа
хасах нэгээр 2 удаа ийм үйлдэл хийх нь шүү дээ. Энийг юм уу ялгаахгүй яг саяхан шиг сэлгэж идвэл. Энийг хэдийн зар сэлгэх юм гэхээр нийт 5 зүгэн 5-ын бактериал, хоохон 2-ын бактериал, 2-ын бактериал 102-ыг 4-т харж чана. 120-ыг хуваадаг нь 4 30. Миний хариу байт юм байна хэ. 30 дээр нэмдэг нь 12. Нэг боломж 2хан байгаа тий. Нэмэх нь 2 гэхэд 44 манай хариу байна. 44-ийн зарим. За энд нэмэлт нэг юм ярихад ийм юмыг болгоорой. Сэлэмлийн одоо ойлголт гэх юм уу? Би нэг 3 ялгадах хан гэдэг үг бол энийг хэдийн зар сэлэг өгвөл 3-ын бактериал. Яагаад гэхээр би нэг дугаар 2 дугаар 3 дугаар энэ дээр нэг 3 үсгэж гэдэг нь бол 1 дугаар энэ дээр би энэ 3 үсгээс 3-ын зар сонгоно. 2 дугаар энэ дээр би энэ 3 үсгээс 2-ын зар сонгоно. Сүүлийн үсгийн автомат руу чигтгэхээр ингэж бактериал үүсдэг. Нэгэсэндээ энэ илгаатай элементийг энэ бактериалын зар сэлгэнэ. Энд товчлох юм бол энэ ялгаатай элементийг энэ бактериал янзаар сэлгэнэ. Нэгсэнд ангийн 30 хүүхэд бол 30 хүүхдийг зааланд оруулаад шугамн дээр хэдийн зар зогсоох шууд 30 бактериал гэлжиж болно л гэсэн үг байхгүй. За тэгэхээр энд нэг асуудал нь одоо ижил ийм болоход ирэл дээ 2А үсэгтэй болгоод. Тэгэхээр эн чинь боломж мэдээ 4 ялгаатайгаас цөөхөр юм байхгүй. 4-ийн бактериалыг би юунд байх гэхээр 2А энэ ижилхэн элементийн сэлэх боломжтой нь байна байхгүй. Тэрүүгээрээ мэдээж багсах хэрэгтэй. Тэгээд би энэ нэг 3-ын цифр 2 байгаа учраас би энд 2 тууд нэг асах нэг надаа 2 уучрсан тоогдох гэсэн үг шүү.